Би өөлөд сууж байгаа эмэгтэй хүнийг харлаа. Толгой дээрээ ингээд цагаан бүтээлх шиг зүйл өмсцэн. Тэгээд урт цагаан юб бүхтэй. Цагаан юу та? Урт цагаан юб шиг хувц өмссөн. Тэгээд цээж хэсэг нь задгаач юм шиг тийм. Тэгээ өөлөд сууж байгаа тэнгүүд харагдаж байгаа өөр юун солсон болоо гэж бодсон чинь харагдаж байгаа үзэгдэл нь болохоор эрэгтэй хүмүүс гэж чагсаад цэрэг шиг чагсаад яваад байна. Тэгээд энэ хэсэг газар нь ингээд эрэгтэйчүүд ингээд бүгд хар хувцтай цэрэг шиг бүгдээрээ чагсаад алхалт хийгээд яваад байгаа. Тэнгүүт тэр эмэгтэйн хажууд ингээд цэрэг хувцтай ч юм уу тийм хүн байна. Тэгээд тэрний ингээд хөлдөнд очиод сөгдөөд гуугаад уйлаад битилдээ гэлсэн. Эрэгтэй нь үү? Эмэгтэй. Эрэгтэйгийнхаа хөл. Тийм, хөл дээр очиод. Энэ хоёр дурлал тосууд байсан юм уу? Эхнэр нөхөр байсан юм уу? Тийм юм шиг санагдчихлаа. Тэгээд тэр эрэгтэй хүний ингээд царай ч гэсэн таагүй байна. Гэт их дэвчээд дотроо ингээд сэтгэл хөдлөлөө барьж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөлөө хүчээр бариад байгаа болохоор нүд нь улаагаад ингээд сонирн болоод. Эрэгтэй нь үү? Тий, эрэгтэй. Юу болсон юм бэ? Уралт. Энэ эмэгтэй одоо энэ залуугийн нөхрийнхэн ч юм уу тий чухал мэдээллүүдийг аваад өөр хүмүүст өгдөг байсан юм шиг санагдчихлаа. Тэгээд яад гооdaa юм бол гэсэн чинь энэ цэргүүд алхачаад цэргүүд алхаж явж байгаад хэдэн хүмүүсийг устгах гэж байна. Урвсан нөгөө талын хүмүүсийг үү? Тий, нөгөө талын хүмүүсийг. Тэгээд энэ эмэгтэй тийшээгээ эхнэр нь мэдээллийг дамжуулж өгдөг гэсэн. Тэгээ баригдсан. Тэгээд үүнээс болоод нэлээд олон хүмүүс хүсэн бололтой. Одоо болохоор надад залуугийнх нь мэдрэмж мэдэгдээдээ. Тэгээд тэр залуу эмэгтэйрөө харахгүй чигээрээ хараад дээш хараад зогсож байгаа. Цэрэг хувцастай. Том албан тушаалтай. Тэгээд ингээд маш их сэтгэлийн хөдөлгөөнөө бариад доошоо харахгүй нүд нь улаацсан. Тэгээд нэг нүднээс нь ингээд нулимс тусалж байгаа. Дахиад хизээж итгэхгүй гэж хэлж байгаа. Тэгээд өөр хүмүүс гарч ирээд эмэгтэйг 20 гарнаас нь аваад хүчээр чирээ авчлаа. Тэгээд энэ залуу нэг газар очисноо ингээд намаа уучлаарай гэж сөгдөөд өшөөл гуугаад байна. Гэтэ энэ шархацсан хүмүүс эсвэл хүмүүсийн бул шүү гэдэг нь надад ингээд ялгадаж харагдахгүй байна. Гэтэ энэ хоёрын нэг гэж мэдрэмж орж ирээ. Тэгээд тэнд сөгдөөд намааг уучлаарай миний буруу гэд байн сөгдөж мөргөөд тэгснээ маш их бачуураад өөрийгөө зөхиод толгоо газар зөхиож байгаа. Цус ингээд гоож. Надад нэг сэтгэл чулуудах гэдэг мэдрэмж орж ирээ. Тэгснээ өөрийгөө үзий ядах гэдэг мэдрэмж орж ирээ. Сэтгэлээ зөхиод байгаа юм шиг. Хайр дуурлаад одоо энэ зүйлийг анзаарсангүй гэдэг. Хайрлж дурлсан сэтгэлээ юу? Тий, тэр сэтгэлээ зөхиод байгаа. Ер нь тийм байдалтай тэр залуу тэнд сууж байна. Тэгээд дараад нь үзэгдэл солигдоод эмэгтэй нь харагдаж байна. Эмэгтэй эхлээд уйлаад гуйжсэн бол сүулдээ уурлаад арилж байгаа. Чи надад ингэж хандж болохгүй шүү дээ гэд амар уурлаад орилоод байгаа. Торон дотор орцсон. Тэгээд би чинь хүүхдээ чинь ээж эзтэй. Чи надад ингэж хандж болохгүй шүү дээ гэд сүулдээ ингэ амар уурлаад гэд бараг галзуурцсан, солиорцсон тийм царайтай. Төмрөө ингээл. Нөгөө Чингис хаан уралтыг үздэг байсан шүү дээ. Нөгөө дайсны хүмүүс ч гэсэн дайсныг барьж удаж байгаа хүмүүсийг тэндээсээ урвсан гэж үзээд шүтдэг байсан шүү дээ. Тэр санд орчлоо. Тэгээ одоо тэр залуу бас нэг өөр одоо шоронгийн камер руу очиж явах шүү. Тэр нь гэхдээ эмэгтэй биш, эрэгтэй. Сайн найз нь байсан юм уу гэмээр. Бибин руугаа тэр хоёр эрэгтэй бибин руугаа харж байгаа харцсан нэг тийм итгэж
өгөхгүй байгаа. Дотн нээсэн хүмүүс тэгээд ингээд итгэж өгөхгүй байгаа. Тийм учраас өөрөө зөвхөөдсөн залуу бол хараад байгаа. За тэр нөгөө эрэгтэй нь шоронд байгаа гэсэн тэ бас. Тийм. Тэгвэл мэдээллийг нь тийшээ өгдөг гэсэн юм шиг. Тийм байна. Эхнэр нь тэгээд дээрэс нь учиртай юм шиг. Наа чин сансан чи амар юу болч амар миний мэдрэмж байсан юм тийм л учир ургууллаа дээрэс нь мэдээлэл нөгөөд заварсан юм болж байна л да. Тэгээд энэ хоёр бол хоорондоо юу ч ярихгүй байна. Орилж янз бүрийн хэлчихгүй зүгээр би нар харж байна. Тэгээд энэ харцанд хамаг ингээд юмаа илэрхийлээд та аль аль нь тэг ойлгоод зогсож байгаа. Тэгээд энэ нөгөө сэтгэлээ зөвхөд байгаа залуу маань ингээд сэтгэлээ бие бариалаа юм л та. Нэг гараал бараг тесэрч дэлбэрч галзуурч гээд тэгээд ингээд дотор нь чичирсэн хүн мэдрэмжтэй ингээд залуу руу шорон дагаа залуу руу харж байгаа. Залуу бол тийм ингээд шулуутцаа харцаар өөдөөс нь харж байгаа хгүй. Тийм болсон гэд тийм байдлаар. Тэгээд бардам зан хөдөлсөн юм уу уучлалгүй ам аваарай гэжгүй эсвэл ямар нэгэн зүйл хийшгүй зүгээр л ингээ өөдөөс нь шитэй сууж. Тийм үү ямарч. Нөгөө эрэгтэй хүн юм болохоор ингээ толгойнаараа өөрөө ажиллаад тах шиг л юм л та. Бүх юма бодож үзээд угаасаа аврагдах вариант тахгүй гэд хүлэн зөвшөөрсөн. Тэгээд тэр сэтгэлээ зөвхөд байгаа залуугийн харцал одоо их чигсэн харцаар харж. Эрэгтэйг эмэгтэй арай өөр газар байгаа юм шиг нэг ойрхон харагдахгүй. Тэгээд одоо нэг хууртагддаг эрэгтэй маань нэг юм керманаас баахан цуснуудтай янз бүрийн даавнууд ч юм уу тийм шархмарх боосон даавнууд ч юм уу. Тийм авс гаргаж ирснээр нөөднийхөө нүүрлүүн гэж шийдчихлээ камерлуу. Тэгчээд яваад гэсэн. Олон хүний шархыг оросон ч юм уу тийм олон даав шиг тийм юмнуудыг нүүрлүүн шийдсэн. Хохирсон хүмүүс их юм болов? Тий. Эсвэл нөгөө хүмүүсийг алхах гэж байна гэдгсэн шүү дээ. Тий. Тэдрэх юм болов? Тэр даавууг нөгөө камерт сууж байгаа найз нь барьж үтчихэд гээ гарын чичрээ дуун хүрээд ч юм уу нэг тийм сонирн байдалд орж ийн. Энэ нөгөө хамсаатнууд нь юм шиг байна. Тэдний одоо Яхаас өмнө хамсаатнуудынх нь цустай даав юм шиг байна. Тийм л юм шиг байна. Тэгээд нөгөө залуу барьж үзээд таниад мэдээд ингээд тэр даавнаас нь таньсан юм шиг байна. Бүр ингээд сонирн болоод гар маран чичрээ дуур ч юм уу шүдээ зуугаад байгаа тийм. Энэ бол дараагийнх нь чийл гэж юм байна л да. Аха. Тэгээд энэ нөгөө юу гол залуу маань хурддаг залуу маань юу юм. Дээшээ ингээд өөр газар руу явж байгаа хгүй тэгээд тушаал өгж байгаа хүмүүс. Тамлж байгаа дараад нь одоо олон нийтийн өмнө цаазлна гэдэг тийм зүйл тушааж. Зүгээр ямар ч байсан амархан өхөл өгөхгүй. Өөр газар руу явж байгаа нөгөө залуу маань. За. Тэгээд тушаал өгж нэг тийм цэрэгт. Одоо нөгөө амархан өхөл өгөхгүй. Тамлж байгаад олон нийтийн одоо өмнө цаазлна. Тэгээ эмэгтэйг яах вэ гэж асууж байна. Эмэгтэйг дээр ингээд чимэг болчлоо. Тэгээ нөгөө хүүхдээ бодохоор бас ээжийг нь олон хүмүүсийн өмнө нөгөө алмаарг байгаа. Нөгөө талаас нь бас нөгөө том урагчуудын нэг байсан болохоор олон нийтийн өмнө алж одоо бусдуудын сэтгэлийг тайвшруулах хэрэгтэй гэсэн ингээ юм бодоод яах вэ гэж зогсоод эргэлзээд энэ дээр өстө нилээ эргэлзэж байна. Тэгээ харуулж. Камерт нь чимээг олчих гэдэг тийм тушаал өгч бодсны. Бас хайрлаад байна бас тий. Аа. Тэгээ хүүхдүүдээ бас амар их бодоод байна. Хүүхдүүдэд бодож байгаа ч гэсэн хайр үнэртэй байна да. Их л хайртай ч тий. Би одоо та тэгэж хэлсэн чинь ингээд зөргөөр аахгүй юу? Зөрүүлээд үгүй гэмээр. Энд чинь энэ зал зөрүүлмээр аахгүй юу?
Үгүй хүүхдүүдэд бодоод гэж хэлмээр бүр ингээд дотроос ингээд тэгээ энэ залуу одоо нэг хайрсан сэтгэлээ амар өгөөсгөж эсэргүүцэж байгаа юм байна. Үйлдэл болгоно. Дараа нь гарч байгаа үйлдэл болгоно. Тэгээ шүн эмэгтэйгийн камерт шоронгийн камерт нь хоригдсан газарт нь хурж ирээд нөгөөх нь ус мөсөн сэгсэйцэн ингээд нэлээд эвгүүрцэн сууж байна. Тэгээ баярлаад өөрийг гарах гэж ингэж бодоод ингээд юунаас төмрөөс бариад чи наваа гарах гэж ирсэн үү гэсэн чи үгүй гэ. Сүүлөө хэлэх гэж ирсэн ингээд. Санаа зовлтгүй чи хурдан өхлөр өхнэ гэдэг юм чинь хүүхдүүд чинь харахгүй. Инээл хэлэх гэж ирсэн ингээд тэгснээ чимээгүй зогсон. Инээл хэлэх гэж ирээгүй л байна да. Харин тийм ямар нэг үг сонсох гэж л ирсэн байна да. Тийм чин сэтгэлээсээ уучлахгүй ч юм гимсэж байгаа тэр үгийг сонсох гээд Тэрнээсээ л энийг хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Тийм. Нөгөө шууд алчиж байна. Ямар нэг юм гимшлийн гимшиж гин үгүй юу те. Бас шийдвэр өөрчилж магадгүй байна те. Бас уучлах гэдэг юм шиг. Эмэгтэй тэрийг сонсоод дүр сэтлээ уурлаад амар баг ойрлж гшараад тэр залуу руу Нөгөө энэ тэнэгштэй юм аашгүй. чи яаж ингэж чадчихна гэд. Мэгтэй хоёр жоох ухаантай байл. Их зүгээр л гэдэг юм да. Гимш хийхээсээ илүү бүр ийм үйл хийж чад хорсоод уурлаад орилоод энэ залуу руу хараад. Тэгснэ инээгээл солиорж байгаа юм шиг инээгээл тэгснэ уйлаад тэгснэ нөгөө залуу чинь чи юм байхгүй юу гэж орилж байна. Над эмэгтэй чи ер нь арай ч алчихгүй бах гэж найдсан л юм байна л та. Давн орно гэж хүлээгэлээжсэн байна л та. Бараг нөгөө өгөх гэж байгаа юм чинь ингээд ёрын үг хэлж чаад өвтгөж чаад өхий гэж бодоод байгаа юм. Энэ эмэгтэй бүр амар үг хэлээд байна. Чи ийм болохоор би найз чинь сонгосон заа юм аа гэл. За энэ ер нь яг хосын харилцаанд явдаг юм өнөртэй тань те. Яг нөгөө учраа олцчихгүй тэгээд сэтгэл өөрлөл дээр ингэ шалтгаан юм. Бүр дээрээ бүр нөгөө юг болгоод авралгүй болгоод надад амар тенсэн сэтгдэг байгаа байхгүй хаанч мэдэрчсэн юм байна. Тэгээ энэс нэг тийм хүү зүүн чулуудаална. Тэгээ энэс нэг анханасаа найзаа чинь сонгодог гэж мэж гэдэг ёо. Бид нар яг нөгөө эрэгтэй өнцгөөс хараад байгаа болохоор гэтээ эмэгтэй өнцгөөс харахаар эмэгтэй хүн угаасаа сэтгэл хөдлөл дээр иймэрхүү үг шиддэг байхгүй. Нэг юм хариугаа авах ч юм уу нэг тиймэрхүү сэтлэр байдал нь юм байдлаа. Янз бүр яриад гэтээ энийг нь эрэгтэй хүн мартдаггүй. Тэгээ нөтг нь болохоор дараа нөгөө яана юу гэлж гэл те яг юм Хэсэг өнүүд нь бол амар ингээд бүр ингээд сэтгэл нь амар эвгүй болоод амар уурлаад ингээд шүдээ зуугаад энэ залуу. Нэг нөгөө одоо шоронгийн төмрийг өшөлж хайчаад тэгээд нэг ингээд цогчоод амар цогсон. Нөгөө эмэгтэй айтлна. Тэгээд цаашаа яваад төс. Гарцсан тэр газраас. Тэгээд тэр одоо нэг коридороор гарсан чинь ингээд үүдэн дээр хүмүүс хүлээж байна. Өөдөөс нь дохио хүлээгээд одоо энэ алах тохиол хүлээж ирсэн юм. Үгүй юу, алах үгүй юу гэд. Тэгээ харж харж яснаа ингээд алчих гээл нэг тийм тохио өглөө. Тэгээ нөөдүүд нь шууд буугаад яваад гэсэн. Хэлсэн зүйлийг их гээ. Яаж алж байна? За. Хоёр гарын хоёр тал руу ингээд чангаагаад хүмүүс амар татаад ингээд уйж гин. Тэнгүүд нь толгойн дээш нь болгоод хор уулгаж ийн гэхээр бас хор уулгахгүй байгаа. Нүүрэн дээр нь алчуур тавьснаа битүү ус цатгаадах юм. Ам хамрын тагил, нүдийн тагилангууд тэрэн дээр нь ус цутгаад. Тэ нэг юмар ингээм амьсгал юм. Тэгээд тэр найтан алчууранд ингээд
амьсгалж чадахгүй ингээд юу аа. Энэ цэргүүд бас их учиртай. Одоо энэ цэргүүдийн одоо маш татны найзууд нь ч юм уу одоо саний үйл явдлаас болоод алуулсан юм уу? Гэр бүлийн хүмүүс ч юм уу? Одоо энэ хоёрын уралдаас болоод тэгээд одоо алжих гэсэн командыг эдгээр шууд биелүүлэхгүй л юм л да. Яг үххийн даагуур алчуур наваад амьсгалуулж байгаа. Тэнгүүтээ дахиад 2 3 удаа ус ингэж хамрын ингэж амын бүгэлж дээрээс нь хасгаад жоо яргалаад байгаа юм. Тий. Тэгээд тэр нь болохоор бид нь ямар ч гэмтэл учруулахгүй байгаа байхгүй юу? Зүр ус цутах нь, алчуур тавьж чад ус цутах нь. Тэгээд тоглож наацсан сэтгэл хансан мэдрэмжээр харахгүй байгаа энэ зүйл тийм маш ууртай хорсон харцаар хараад. Тэгэд нэг 2 3 удаа тээж хийчээд авчаад тэгээд яг одоо л алах гэж байгаа шүү. Тэр нойтон алчураар нүүрийн тэр чигээр нь боосноо ингээд амьсгал хэсгийн тэр чигээр нь таглаад алчихлаа. Нэг 2 гарын хоёултанд татцсан болохоор нөгөө ямар ч нөгөө тэмцэх хөдлөх юм уу ингэх юу байхгүй. Тэгээд толгой нь ингийн ихлээр бас толгой нь хөдлөхгүй. Уршаашаа хөдлөх гэж үзээд бас чадахгүй тэгж аа насарчлаа. Эмэгтэй ер нь зөвхөн хүлэн зөвшөөрөл чимээгэл байсан дээр байсан юм шиг. Хариуцлага үлээгэл. Тэсэн бол бараг амьд гаранд уучлагдах. Эрэгтэй болохоор эмэгтэйд санаа зовж байгаа байхгүй юу? Анхаарал бас бодоод штэ. Тэнгүүд эмэгтэй болохоор тийхгүй байгаа байхгүй. Залуугээрээс бодохгүй. Өөрийгөө бодоод байгаа байхгүй. Намайг авар тэ би хүүхдээ чээж намайг амьдуултэ. Тийм үү? Одоо өглөө болж байна. Одоо энэ үзэгдэл дуусаад энэ юу гэсэн үг юм гэхээр гимшихгүй байна гэсэн үг байхгүй. Өглөөс өмнө сая цэргүүд алджчаад нөө цогцонд нь хүндэтгэлтэй хандж байсан тэр авийг цэвэрлээд тэгээд нэг газар тавиад одоо болохоор нөгөө залуу маань харагдчих. Хуцаа өмсөд талбай дээр ч юм уу нэг тийм хүмүүс цуулардаг газар ирсэн. Өрхтэйг алхаж байгаа юм. Тий. Тэгээд дохиог л гараад ирлгсэн дохио юм байна. Амар олон хүмүүс тэгээд бүгдээрээ нөгөө гашууд байгаа зөндөө олон хүмүүс юм. Гэр бүлийнхаа хүмүүсийг алдсан. Тэгээд талбай дээр тэр залуугаас гадна дахиад бас нэг хэсэг өөр хүмүүсээ гаргаж ирсэн. 3 үг гэсэн чинь 5 л ач юм шиг. Тэгээд тэр залуу одоо найз нь байсан залуу амар одоо битүү цусмос нэг нүд нь байхгүй ингээд нилээн яргалуулсан болтой. Хагас сүртцэн гарын дээшээ ингээд нөгөө нэг уйчихсан нэг тийм төмөр юун дотор одоо амтан хийдэг тийм төмөртэй юун дотор ингээд гараад ирсэн юм. Тийм төстэй. Алхах тэнхээ байхгүй. Тэгээд тэд нэр гарч ирсэн чинь хам хүмүүс орилолдоол хараагаал зүхэл юм авч шидэл тийм уйлтаал. Тэгэл нэг 3 төрлийн цаазлах арга аль нэгийг сонгоод хийх гээд дүүжлэхүү шатаах уу эсвэл тийм буута төстэй юм ба. Хурдаа алах уу гэдэг тийм. Тэгээ хүмүүс шатаагаа арилаад жоо хурлуул. Ернээ шатаа гаралчлаа. Тэгээ бүгднийг нь одоо тус нь ингээд шатаах газар нь шатаах тим юм бэлтцэн. Тэн дээр нь авчиад бүгдийг төмрөөр хөлж гин. Тэгээ шатаад эхэлчихлээ. Тэгээ тэрийг нь болохоор нөгөө хин залуу маань гол залуу маань харж чадахгүй ингээд дээшээ харж тэнгэрлөө. Тэгээд ингээд нүднээс нь нулимсэн ингээд урсаад гоож. Чичрээд байгаа нэг тийм биен салгалаад байгаа тийм. Тэгтээ бас ингээд уур нүрээд бачуурах, гомдох, хорсох гэл нэг амар олон мэдрэмжүүдийг зэрэг мэдрээд. Тэгэд ингээд үйл явдал болоод дуусч байгаа хүмүүс ч тэгээд баг баар бүгдээрээ ингээд тараад. Тэгтээ бас зарим нь тэр одоо нөгөө шатсан цогцон дээр нь явахасаа өмнө очиж хэдэм чулууччаад. Тэгээд тэр талбайг цэвэрлж байгаа. Тэгээ энэ залуу нэг тийм чимээгүй болчихсон. Өмнө гайгүй ярьдаг байсан л одоо их үг цөөтэй болцсон юм шиг. Тийм байдлаар эргэн тойрныхаа хүмүүст мэдрэгдээд байна.
Тэгээ ойртоод ингээ ярим марим өөрчлөгдсөн байна шүү дээ. Маш өөрчлөгдсөн. Өмнө нь бол ер нь айгүй тийм гадагшаага нэрсэг харилцаа сайтай юм байсан юм шиг. Тэгээ одоо болохоор ер нь чимэг болоод хүн тэр нэг итгэх болоод дутагшаа болцсон юм уу? Тий. Тэг хүмүүстэй ер нь харьцахтаа шигсэн ер нь нэг юм сэжгэлж идэх те. Итгэж таацсан. Тэгэл нөгөө гоё дулаахан хардаг байсан харц нь маш тийм хүүтэн ширүүн. Энэ тэнд ингээ янз бүрийн хүмүүс ингээ охиноо одоо өндөр албан тушаалттай хүн юм байл да. Тэгэл дахиад ингээл тавшаал ч юм. Охиноо гэрлүүлчих гэл хүмүүс ингэнгүүт нөгөө охтуудтай харилцаж байгаа байдал нэг хүүтэн хүндий ширүүн харцтай. Тэгээ тэрнээс нь ингээд нөгөө эмгтээчүүд нь жоохон тухгүй байгаа. Тийм байдлууд. Тэгээд өөр найз нөхд одоо дотны хүмүүстэй ч гэсэн нэг тийм хүүтэн байдлаар харьцаа. Тэгээд хөө амтай ойртуулахгүй. Тийм их албаны л. Тэгээд гэр бүл натсан чинь гэр бүлд ч гэсэн ингээд гэр нь чимээгүй, хүүхдүүд нь чимээгүй ингээ хоолоо идчихэж байгаа. Тэр ч гэсэн чимээгүй хоолоо идчихэж байгаа. Халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй гэрт нь. Харин гал, сэтгэлийн гал, итгэлийн гал бүгдсэн. Тэгэл нөгөө хүүхдүүд нь нөгөө ээжээгээ санаал өрөөндөө уйлал юм эсвэл ээжээ нэхэл. Тэгэд нөгөө сүулдээ ингээ уурлаад аав хүүхдүүд рүү бол уурлж ин л да байхгүй гэл. Байхгүй явцсан байхгүй заа ирэхгүй та нар дээр тэгж хэлж байгаа. Хайцсан гэл. Хаяа жоо арих ганцаараа уцуудаг. Тэгээ сохтуу байхдаа л хүүхдтэй бас ганцаар мэлцсэн юм шиг байна. Ээж чинь биднээс урвсан гэд. Бити хүмүүсдэг. Бити сэтгэлээ нэ. Тэгвэл ингээ над шиг шархална. Тиймэрхүү юм хэлж байгаа. Өөртөө л итэг гэл. За энэ хор нэлээд гараад ирсэн. Надад хортлоо. Тэгээ ер нь ингээ ажил дээр ч гэсэн ингээд нэлээ нэг тийм хүн шижилдэг байдал, итгэдэггүй байдал нь ихсээд эхлэнгүүт тэр нь ингээд хамт ажиллаж байгаа хүмүүст нь төвхтэй байдал ингээд үүсээд сүлдээ. Тэгээд тэдэр нь ингээд нийлж агаад одоо хурал мурал болоод байгаа юм уу? Тийм болж байна. Нэлээ их хугацааны дараа ингээд хэцүү байна гэд. Ингээд байгаа чинь юм. Хамтарч ажиллахад. Тий хамтад ажиллахад хэцүү байна. Тэгээд бид нар нийлж агаад ингээд чамааг одоо энэ нь албан тушаалд одоо байгаа байдалтайгаа чиг өдөрч авч явах чадахгүй гэдэг дүгнэлтэнд хүрч ийн гэсэн тиймэрхүү юм яваад байна. Тэгээ одоо нөгөө албан тушаал чинь чөлөөлж ийн гэх. Тэрэн дээрээсээ амар уралж. Одоо нөгөө ганц нөгөө утга учир байсан юм шиг амьдарч байгаа. Тэгээ хэрэлдэж уралдаад хамаг нөө санд мандал авч мэдэл тийм болоо. Би одоо хамаг юм айн зориулаад зүтгэж байгаас тэгэл ингэ чэйж рүү алзаал. Та нарын яхалаараа намааг ингэ тийм ингээл амар уурлал амар юу агаал. Ээжэд бас уралт шиг мэдрэгдээд байна л. Нүүд нь бол болохоор юм хэцүү байгаа тань гэж байгаа. Боловч нөгөө эрэгтэйгийн хувьд бас уралт шиг мэдрэгдээд байгаа байхгүй. Сэтгэл санаа энэ хэцүүлүүд бүр ингээ амар дүрс хийл галзавтлаа уралж байгаа. Тэгэл нөгөө ийм шидэд хүрж ийна гэсэн нөгөө хүн рүүгээ ингээл дайрангууд нөгөө хойнд сууд зогсож байсан хитэн цэргүүд нь тайвширгаж нөгөө 4-5 хүн барьж авч ингээд зогсоож ийн амар уул. Тэгээд энд бөө юм болж агаад сүулдээ ингээд одоо чи ингээд 50 болцоод амраад давгүй байвал тушаал чинь буцаж 50. Одоо л яв гэж бараг хөөж юм да. Тушаалыг бууруулаад шал өөр нэг тийм бараг цаг нөхцөх юм уу тийм газар руу ингээд ажлын явуулсан юм. Нэр нь бараг цөлжиж байгаа юм шүү дээ. Тэгээд хүүхдүүдтэйгээ тэн тэгэл бараг ингээл архиугаал. Тэгээ сохтуу ажил дээр ин шартаад бийждэг. Тэгэл орой нуугаал. Одоо нөгөө хилсэн үг биелүүлсэнгүүгээ заримдаа нөгөө юу нартаа зодтолтоод ч юм уу зодоод. Тэгээд энэ байдал нь бас гэртээ амар хэцүү байгаа даа. Тэгээ хүүхдүүд нь тэгээд гэртээ байхгүй дөлөөд ингээд
яваад өөр газруудаар ингэ явж штэ. Одоо ингээд тэгсээр амьдралын дуусч байхгүй хөшөрцөн. Засраагүй, сайжраагүй. Тэг хүүхдүүд нь ирдэггүй, бас тэгээд жоохон гомдно. Ирсэнгүү гэд та нар намайг орхилоо. Тэгээд нэг би хүнд өвдөд хажууд нь хүүхдүүд нь байхад бас хүүхдүүд нь бас нэг хүдэн хүндийн харилцаатай. Нөгөө аав шиг шахахгүй гэд. Усцсан байна шүү дээ. Энэ амьдрал ингээд усчихна дөө. Хүүхдүүд нь ч тийм хүүтэн хүндийн харилцаатай. Хүнд итгэдэггүй. Худлаа наана найрсаг царайтай ингээд хүмүүстэй наана гэд одоо хүн тийм шүү одоо нийгмийн харилцааны юу сайтай тэгтэл нэг тийм итгэдэггүй. Охин нь болохоор ингээд царины үйл бараг гардаггүй, итгэдэггүй. Ганцаараа хүүхдтэй тэгээд нөхрөөсөө салцсан. Хоорондоо ч нэг юм ярихгүй ахтай хоёр чи үжиндээ би үжиндээ юм юм жаа заа зүгэл. Кино шиг л харж байгаа юм. Кино үздэг шүү дээ тэгэл нэг бажаал. Тэгээд нэг дахиад хэсэг хугацаа өнгөрөөд нэлийн хөшөрцөн. Та хүүхдүүд нь Хүүхдүүд нь жоохон яатсан. Дундаж наснаас илүү насалцсан. Нөгөө аа бол нэлийн биеийн муудсан харагдчих. Тэгээд нэг сэхэ орсон юм шиг гинт нөгөө нүднэгдэг гэдэг тий. Тим харцаар биеийн муудсан гинт нөгөө хүүхдүүд рүү харж байгаа хгүй юу? Тэрэн ч тийм нэг аашмуутай ихнэр одоо охин нь аашмуутай. Нөөд нь хүнтэй судаггүй ихнэрүүдээс халаад явж идэг ч юу тийм. Тэр хоёрыг гинт ингээд амар тийм өрөвцөн харцаар харж. Би өчвтэй гэдэг. Үхийн өмнөх нөгөө амьдралынхаа юм бодож. Энэ хоёрын амьдралыг баг балчлаа гэдэг тийм бодож ухаан орж штэ тий. Гомдлолтой сохроод явсараад хөтөл хоорж штэ. Иргэн тойрны харахтаа болж. Тэгээ тэрээ олж харж ингээ уйлаад тэгээ наавах нь биеийн удаад олоод тэр хоёр ингээд нөгөө өхөн ойртод амхтаал гэж ирсэн шүү одоо. Тэгээ уйлангууд нөгөөр нь яач ваа. Тэгээд одоо нөгөө хойлонгийнх нь ганаас бэрчээд наа уучлаарай гэж уучлалгүй. Захиас байхгүй. Одоо хэлэх гэж. Та хоёрыг хангалттай хайрлаж чадсангүй. Ээж та хоёрын тэр гомдол момдол хорслын зүйлийг та хоёрт би гаргаад амьдралыг чинь баллаа ажиллаа да тийм үрж. Тэгээд одоо нөө бүх гомдол момдол уур хилэнгээ ингээд надад гаргаад бил буруутай би өөртөө аваад өгчээ гэж тэгж байна. Та хоёр ингээд энэ бүх зүйлүүдээ одоо нөгөө миний хийсэн зүйлүүдийг бас ингээд надтай хамт үлдээгээд чөлөөтэй амьдраа. Ээж чинь хайртай байсан шүү та хоёрт. Тэр өтөрийн асуудал та хоёрт бас хамаагүй та хоёр таартай байсан шүү тийм хэлж. Хийсэн нөгөө үйлдэлийнхаа хэргийг хүлээсэн би ч хийсэн зүйлийнхаа хэргийг хүлээж ин да. Насаараа дэж одоо тэгж амьдэрсэн. Гэтэ тэрэндээ та хоёрыг хөрөөчлөө гэж. Нөө начиг битээ амьдраарэ. Сайн хүмүүсийн сэтгэл нь битээ гомдоорой. Сайхан хүүхдүүдээ бас над миний хийсэн алдаа хүүхдүүдээ бас битээгээрэй. Тийм л. Би та хоёр таардаг шүү. Аавшаа байж чадаагүй дуучлаарай гэлээ. Ингээд энэ бүхэн надаар дуусах гээд тэгээд амьсгал ураачлаа. Тэгээ нөгөө хоёр нь уйлал үлдчихэж байна. Ойлгосон юм болов. Нилээ ахимыг нас руу төгцөн хоёр аваад байхгүй. Оршуулн болоод хамт олон чинь хүмүүс нь хурж ирэл тийм хийж байгаа. Тэгээд ингээд үргэлжлэл амьдрал нөгөө хоёр хүүхдийн амьдрал үргэлжлээд явж байгаа юм л та. Гэтэл охин нь бол их жажиг ааштай. Хүн нэг юм охин зожиг ааштай гэсэн чинь орвол өхөн гэдэг итгэл өнөр суудсан юм шиг санагдчихлаа. Алвал тэр тийм болохоос айгаад хүмүүсийг түлхдэг болсон юм шиг.
Тэг хүн надаас урахыг гэхээсээ илүү өөрөө урвчихъя гэж хайдаг. Чим шиг тийм. Хүү болохоор тэгэл тогтохгүй эхнэр солиод явал бас нэг тийм итгэдэггүй ч. Эсвэл өөрөө харан тавиад гэж. Тэгэхээр нэр ээжээгээ хайж мэж одоо нэг аав нь хэлэхгүй болохоор янз бүрийн болдгоо гэсэн юм. Тэгээд дараад нь хүмүүс хэлсэн ч юм уу сонсцсон. Тэгээд тэрнгээр нь шоолдог байсан. Ээж нь ингэсэн бэлж мэдшиг хитэн мэддэг хүмүүс тэгээд ярьжсэн сонсцсон. Тэрнийг зарим нэгнийх нь хүүхдүүд нь сонсцсон. Тэгээд өөрийг нь тэднийг тэгээ шоолдог байсан. Энэ нөө тэрний хүүхдүүд ч л тэгэл. Тэгээд нөгөө аавдаа уулж гомддог байсан алай болоод ичдэг ч юм уу тийм гимшдэг. Тэр нь ингээд дуусчих шиг. Энэ охин бас ээжийг ингээ харж байгаа үзэгдэл харагдаад байна л да. Ээжийг хардаг. Юм ээж тал нүдийн хавлангаараа ээж харж. Тэгэл том болол эрэгтэй хөх дагуулад ирэнгүүт нь тэгэл уурлал амьдралаа ингэж өрн таран хийх гээ юу хинтээ нийлээд яваад байгаа ингээл тэгэл. Тэг хүү нь болохоор хэдийхнээ салцсан өөр эхнэрүүдээс хүүхдүүдтэй тэгээ зарим нь аав гэл тоогдох годгүйгүүдээ тэгээ зарим нь аавгаа хичээждэг тийм. Ингээд бараг дуусчих. Цаашаа тэгэл эднэр ингээл дамжаал. Хөөрөл. Тий хөөрөл. Үр хөөрөл. Тийм гонигтай мэдрэмж төрсөн сая. Юун дээр? Энэ айсан итгэдэггүй. Саний юун дээр түүхтэр үү? Тийм хүүхдүүд дээр янз бүрийн амар шокны болоогүй ч гэсэн тэр одоо үс суулгаад тэр нэгээ цаашаа дамжиж явж байгаа. Үс сууцмаа шүү дээ. Тэгээд цаашаа эдгээр дамжаал. Ямар нэгэн байдал дээр. Тэгээд тэр сэтгэл зүйн өөрөө тэр амьдралын сонголтуудад нөлөөлөд байна тий. Тий. Энэ гонигтай мэдрэмжний одоо насварсан аавынх нь мэдрэмж юм шиг. Өөр хүүхдүүдэд хараад ингэчлээ дээ. Нөгөө амьдралаа сонголтуудын нийлбэр юм гэж хэлэхээ гэдэг нэг кинонд байлаа. Тэнгүүд сонголтонд юу нөлөөлөд байгаа юм гэхээр сэтгэл зүй нөлөөлөд байгаа байхгүй. Сэтгэл зүйд одоо энэ харилцаанаас үүссэн гомдол